Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ Амраатагаа одоо 3 дахь дугаараа хийх гэж байна. Бид хоёр нөгөө вектор, систем векторын сэтгэл зүй гэдэг сэдвээр би өөрөө нэг хайлт ганц нэг лайв сонсон. Тэгээ надад маш сонирхолтой байсан учраас энэ сэдвээр ярилцъя хэмээн хүслээ. За юуны өмнө та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За систем вектор гэдэг тэгэнгүүт эн чинь өөрөө нэг сэтгэл зүйтэй холбоотой нэг онол байгаад байгаа. За тэгээ үүслийн хувьд аваад үзэх юм бол Зигмунд Фройд гэдэг одоо психоанализийн загалмаас эцэг гэдэг юм да. Тэр хүний үүсгэсэн тэр психоанализ гэсэн одоо онол ойлголт дээр тулгуурлаад тэрийг илүү цаашаа гүнзгийрүүлээд одоо гаргаж ирсэн нэг одоо салаа мөчр гэх юм уу нэг онол нь. Хүний яг сэтгэл зүй, хүний яг тэр гарал үүсэл зөндөө олон зүйлүүдийг ингэж холбож системчлээд гээд гаргаж ирсэн юм онол байгаа. Цогцоор нь харж үздэг гэж үздэг. За тэгэнгүүт бүр нэг Фалис хэлсэн байдаг билүү. 2500 орчим 2000 жилийн өмнө байсан тэр одоо философч хүний одоо талаар хүний яг зан характер сэтгцийг дөрвөн үндсэн ангилсан байдаг шүү дээ. Меланхолик, сангвиник, холерик, флегматик гэдэг. Тэрэн шиг яг ялгаахгүй хүний сэтгцийг яг ийм 8 хэв шинж байна. Ийм төрөл байгаад байна. Гээд ингээ ангилсан ийм одоо юу одоо ойлголт байгаа. Тэгээ үндсэндээ вектор буюу вектор нь тэр нэг темперамент гэдэгт ижилхэн нэг ойлголт. Үндсэндээ тухайн хүсэл мөрөөдөл, авьяас чадвар тэгээд одоо тэр өгөгдөл гэсэн энэ зүйл нь цогцоороо нийлээд вектор гэсэн ойлголтыг бүрдүүлдэг юм шиг байгаа. За тэгээд үндсэндээ дотороо болохоор нийт 8 вектор гэж байна. Тэгээ 8 векторыг нь юугаар нь ангилт юм бэ гэхээр нөгөө тухайн тэр ойлголтын дээр болохоор хүний бие физиологи, сэтгц хоёр бол хоорондоо ижилхэн нэг юм аа. Холбоо хамааралтай байдаг юм аа гэсэн ойлголт байдаг. Тэгээд тиймдээ ч тэр тухайн хүний биеийн дээр байдаг нөхсүүдийг одоо сэтгцийн онцлогтой холбосон ойлголт л доо. Жишээлх юм бол хүн дээр одоо ямар нөхсүүд байдаг үлээ. Чинь бас нэг төрлийн орон зай байгаад байгаа шүү дээ. Чих чинь бас нэг юм амсар орон зай. Тэгээ хамар ам, тэгээ арьс байна. Тэгээд ихэн хөвлөдөө байхдаа нээлттэй байжгаад төрсний дараа битүүрдэг одоо нөхсүү болох энэ хүүсний сүв байна. Жишээ нь. Тэнгүүд энэ одоо бүсүүдийг болохоор эроген зон гэж яриад байгаа. За. Одоо эмзэг мэдрэмтгий тийм бүс гэх юм уу? Тэнгүүд тухайн одоо аль одоо тэр нэг бүс нь одоо илүү одоо мэдрэгч юм уу? Илүү онцлог байхаас хамаарат тухайн тэр нь одоо сэтгцийнх нь бүрдэлт нь бас нөлөө үзүүлдэг юм а гэсэн нэг ойлголт. Яг би тэгэж яваад гасан бас буруу зүйл ярьж магадгүй шүү. Авахгүй их хонор хандаарай. Одоо тэрэн чинь тэгэл одоо арьс буюу арьсны вектор гэж байгаа. Хүүсний вектор нь болохоор хүүснийх биш булчингийн вектор гэж ярьдаг. Анал буюу одоо анусны сүв. Тэр нь болохоор аналны вектор гэж байна. Хамар болохоор үнэрийн вектор гэдэг. Чихэн дээр болохоор сонсголын вектор, нүдэн дээр харааны вектор, аман дээр амны вектор гэх мэтчлэн. Шээсний сүв буюу нэг болохоор уретралны вектор гэж. За тэгээд энэ 8 вектор нь өөр ингэсэн онцлогтой. Жишээлх юм бол арьсны вектор дээр тухайн тэр одоо эмзэг бүс буюу арьсны аягүй эмзэг мэдрэмтгий хүмүүс байна. Маш тийм одоо мэдрэг нэмгэн арьстай. Төдий хэмжээгээр мэдрэмж нь аягүй өндөртэй. Альва одоо арьсан дээр одоо ирж байгаа тэр дарамт юг бусад одоо тэр хүмүүсээс бусдаас илүүгээр тийм мэдрэмтгээр хүлээж авдаг. Тэгэл жишээлх юм бол одоо нэг жоохон ингээл юм цохиулчаал хөхөрдөг нэг тийм хөхөрчдөг эмзэг арьстай хүмүүс байдаг шүү дээ. Ингээл хөхөрцөн эсвэл ингээл айгүй амархан эсвэл заримдаа ингээл жоон хямарсан байгаа үт чим ингээл арьсан дээр баахан юм туурал. Тэгмүү тэрэн дээр нэг чинь ингээд юм бэлмэл тос түрхлийг хэрэглээгээд ямар ч нэмэр байхгүй. Гингүүд тайвшраад ирэнгүү тэр нь аяанда алга болдог ч юм уу. Энэ жишээлх юм бол арьсны векторын шинж яваад байгаа байхгүй. Энэ төрлийн хүмүүсийнх нь үндсэн шин чанар нь ямар шин чанар байдаг вэ гэхээр харьцангуй юмд аягүй хурдан. Аягүй хурдтай. Маш тийм амбицтай. Мөн шуналтай хүмүүс. Мөнгөний араас явж чаддаг хүмүүс төрөлхийн экстраверт тийм гадагшаага төрлөө бас хүмүүс. Баг зэрэг нарциссист энтер байж болох уу? Заавал нарциссистай холбоод яах юм бэ? Бусдын яг байж болох байх. Мэдхгүй байна. Экстраверт нь бусдын мэдхгүй ганц мэддэг. За тэгээд ер нь ямарваа нэг зүйлийг одоо юу ашигтай юу ашиггүй юу гэж ангилж хардаг. Тэгээд өөрт нөхцөл байдал ашигтай хөлбрийг дандаа сонгож явдаг төрлийн хүмүүс. Найс нөхөд дээрээч тэр ямарваа нэг сонголт хийх дээрээч тэр хосын харилцаан дээрээч тэр
Хэрвээ ямар нэгэн байдлаар тэр зүйл нь өөрт ашиггүй байх юм бол шууд хайж чаддаг. Заавал тэрнтэй ингээд зууралдаал байдаггүй. Тэгэл арьсны хүмүүсийн нөхөрлөл нь зүгээр юм хамтрагч гэдэг өнцгөөс нөхөрлөл аандын харилцаа бий болдог. Тэр хамтрал зохицол байхгүй ашиггүй байх юм бол тэгэл хаяад дараагийн өөр хүнийг ингээд явах ч юм уу тий. Иймэрхүү зүйлүүд байна. Тэгээд үндсэн суурь хүсэл гэж ярьсандаа вектор гэдэг энэ тэр нэг дотоод сүм одоо нэг бүрдэл нь. Хүсэл нь юу вэ гэхээр ямарваа нэг зүйлийг нөөцийг бий болгох тийм хүсэлтэй. Язгуур хүсэлтэй. Тэгээд тэр нөөцийг бий болгох юм бол тэрэндээ айгуу тийм сэтгэл ханамжтай тайван байж чаддаг. Тэгэл тиймдээч одоо тэр нөөц одоо түрүү цаг хугацаа гэдэг ойлголттой бас арьсны вектор холбогдоод очиж байгаа. Магадгүй ингээд тэр эртний үеийн арсан зааны үед ч юм уу тий. Тэр дүүр ингээд арсан заанаас сүрэг явж гин гэж бодъё. Тэр чинь мах штэ. Эд хүнс. Тэнгүүд яг тухайн өдрийн хэмжээгээр ингээд одоо нөөцлүүд аваад эдээ дуусчих юм бол маргааш яг амьд байх үгүйг бас мэдэхгүй. Гэтэл маргаашийн одоо амьд оршихын тулд тэр нөөц хэрэгтэй юм а гэсэн ойлголтыг арьсны вектортэй гарууд хамгийн түрүүнд анзаарсан мэт гэж байгаа байхгүй. Тэгээд тухайн тэр нөөцийг одоо бүтээсэн. Тэгээд тэр нөөцийг бүтээгээд нөөцийг бас хамгаалдаг төрлийн хүмүүс. Тэгээд бас зохимж хэмжээгээр зарцуулдаг төрлийн хүмүүс. Ингэнгүүт энэ одоо орчин үеийнхаар уялаад ирэх юм бол одоо санхүүгийн салбарын хүмүүс, тэгээд нөх хуулийн салбарын хүмүүс юмыг дүрмддэг. Энийг өднөө өдрөш маргааш хэрэглэнэ. Үгүй болохгүй гэдэг ингээ хориглдог ч юм уу. Гэсэн гутлаа юу тухайн тэр ан буюу нөөцийг бий болгохын тулд илүү амархан байдлаар агнахын тулд дан ганц гараараа чулуу шидэт байх биш. Гараараа зодоод байх биш. Модны үзүүрт нэг юм чулуу ижаа тэрнгээрээс авах ч юм уу тий. Илүү амархан байдлаар хэдий утгаар энэ өөрөө цаагаараа зохион бүтэх чадвар буюу инженер тэмцэтгэлгээ энэ бас арьсны векторт байдаг. Хурдан түргэн шуурхай цаг алдахгүйгээр шийдвэр гаргах тэр одоо чанар нь өөрөө арьстай холбоотой. Тэнгүү түрүүний ярьсан тэр анаал гэж яриад байгаа шүү тий. Анаалны вектор гэдэг. Тэнгүүд ер нь бол анаалны вектортэй хүмүүс анаалны гэдэг үгийг сонсоод айгүй эмзэг тусгаж эвгүй ичиж хүлээж авдаг хүмүүс бол анаал байх магадлал өндөртэй гэж. Гараа хөрчих. Арьсны вектор чи одоо нэг өрөөсөө л хөгжихөрөө яад жишээл сая дандаа давуу талаа дурдчихлаа. Яг нэг талаас айгүй нөөцийг бий бүтээж чаддаг. Тэгээ баялаг бүтээж чаддаг хүмүүс гэсэн. Одоо юу гэмээр нөөц баялаг мөнгө санхүүг бий болгож чадна. Санхүүгийн хувьд одоо 5 цагаараа авах юм бол ахын цагаар тогтнолыг бол бааздаг хүмүүс байгаа байхгүй. Ар ноёдууд, дайны эдэр арын бүхэл зүйлийг бүтээж чаддаг хүмүүс. Тэгээд шин зүйлийг бүтээж чаддаг хүмүүс байгаад байна. Тэнгүүд нөгөө талаас одоо ингээд хөгжөв гэх юм уу? Хасгарууга одоо эсрэг тийшээ хандсан юм байх юм бол ямар тэр нөөц бүтээх одоо бий болох хүсэл нь байсаар л байдаг. Тэгэхээр тэрийг буруу байдлаар нийгэмд одоо хохиролтой байдлаар буюу одоо хулгайн байдлаар амар хэлбэр замаар лөөрийн байдлаар тэр нөөцийг бүтээчдэг. Тэгээ одоо жишээлх юм бол нэг гар утасны гарын тэр халаасны хулгай шат чинь ерөөсөн тэр өө эн чинь эмээгийн тий эсвэл нэг жоохон 10 жилийн охины утас тэр нэг үнцэнтэй зүйлийг хулгайлчлаа штэ. Тэр хүн ингээд өвдөж байгаа хата зовж байгаа хата гэсэн ямар ч мэдрэмж байхгүй. Харин эсрэгээр нөөц энэ бол миний юм гэсэн байдлаар нөөцөө миний нөөц би бол өөрийнхөө нөөцийг бүтээчлээ гэдэг өнцгөөс ханаад байдаг. Тэгэл нөгөө нэг заримдаа хичнээн ингээд од мод яг би жишээг сонсч лээсэн л да. Дэлгүүрээс юм хулгайлцдаг. Аюу алдартай ингээд од мөртлөө нэг жижигхэн хумсны тийм хулгайч хийждэг, хулгай хийждэг. Тэр нь болохоор цаагаараа юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр хүн тэр арьсны вектортой хүн өөрөө стресстэй бохимдсон байгаа үедээ ямар ч хамаагүй нэг аргаар нөөцийг бий бүтээж болгож одоо бүтээж ич тэрэндээ таашаал авдаг. Төрлийн хүмүүс. Гэж аа. Танихт арай удаа ирсэн үү? Ганц вектор. Яах вэ? Тэгээ энэ чинь ингэхгүй болохоор ч юм сайн. Тэгээд бас нэг арьсны вектортой холбоотой арьсны эмзэг мэдрэмтгий байдалтай холбоотойгоор хүн өөрөө тайван бас тийм сэтгэл зүйн докторгүй байгаа үед ялангуяа арьсны вектортой хүн дээр арьсан дээр янз янзын тийм харшилчаад юм уу тийм мэдээ төрөсөл тууралтууд янз янзын тиймэрхүү юмуд гарах магадлал өндөртэй гэдэг юм байлээ. Тэгээд тэр нь болохоор заавал янз янзын тийм юм төрхлөг гоосааг нь ороодох шаардлагагүйгээр хэр сэтгэл зүйн байдлаа тогтвортой болгож чадах юм бол түүнийгээ дагаад хэвэн болцдог. Тэр нэг зовоогоодсан асуудлууд нь буцаад цэцэрчдэг байх жишээ нь. Тэгээ мөн агаагаам цуглуулах туртай төрлийн хүмүүс.
Одоо нөөцлөн гэхээр ийм байж болох уу? Одоо нэг ийм гэмт хэрэгтнүүд дээр их гардыг л да би нэг crime podcast дээр сонсдог л хүчирхийлэл үйлдэд байгаа хүмүүс хажуудах хүнээ ингээд холдуулахгүй тулд сэтгэл санаагаар нь бүр ингээд манипуляц хийгээд ингээ хажуунаасаа ч холдуулахгүй тэгээ ингээ байнга хүчирхийлээд ингээ байлгаж идэг юм байдаг штэ. Энэ хүмүүс чи одоо ер нь арсны векторын тэр нөөцлөд байгаа хэлбэр нь жоохон гажаар илрээд байж болох уу? Байж болно. Тэг хүнээ нөөцлөд. Тий. Дэрвд байгаа хүмүүс нөөцлөж байгаа. Тий. Тэгэл одоо жишээлх юм бол амар хяндаг алдахгүй гэх тийм. Тэр нөөцийг алдахгүй тулд бүх юм хийн. Тэгээд жишээлх юм хаана явж байна? Тэнтэй уулзж байна. Юу игээд байгаа. Тэгээд эсвэл замаадгүй ингээл юу одоо юм ярийн за нөхөр нь за эхнэрийн ч юм уу тэ арьстай байлаа гэж бодъё л доо. Нөхөртөө ингээд мөнгөөр одоо цалиныг мэдж байгаа шүү дээ. Уус санхүүгийн тэр нөөцийг яг мэдэрдэг мэдрэмж нэг өндөр болохоор. Тэднэрийн цалин яасан? Чи тэдийг өглөө. Тэрнгээр чи юу ийсэн? Гэдэг одоо байдлаар илэрх ч юм уу те. Тэгээ тэрийг одоо тогтоож үлдээхийн тулд бүр нөгөө манипуляцийн төвшөнд гүйлгээ ухаан амар ажиллаад. Тэр нь жоохон сөрөг жишээ юм да. Тий. Одоо тэгэнгүүт харин эн чинь бол яаж ч утсан тэр нэг нөөц үүсэх гээд байна. Дээрээс нь ингээд тэрийгэ хийхийн тулд энэ гүйлгээ ухаан бол амар ажил одоо нөгөө цензургүйгээр ажиллах гэдэг шүү дээ. Тэгэнгүүт яаж энийг тэр хасах руу оруулахгүйгээр авч явдгийг бол ер нь энэ тэгж байгаа. Яг заавал вектор гэхгүйгээр хүн гэдэг өнцгөөс нь аваад үзэх юм бол хүний сэтгэхүй бүрдэх тэр нэг нөөц бололцоо бий болох тэр нэг суурь нь яалтч бага наснд бий болж байгаа шүү дээ. Тэгээ бага наснда тийм аюулгүй хамгаалагдсан таатай мэдрэмжийг хүүхэдтэй бий болгож чадаагүй бол хүүхэд бүхий л хорвоо ертөнцийг аюултайгаар мэдэрдэг. Тэгээ аюултайгаар мэдрээд байгаа хэвийн зүйлийг хэвийн бусаар мэдрээд ихэхээр хэвийн бус байдлыг өөрөөсөө гаргаад эхэлдэг. Тэр нь одоо нийгмийн эсрэг янз янз юм уу? Тэр гэмт хэрэгчээд юм уу? Тэ. Толгой зэлгийчээд юм уу? Лөөвөрчээд юм уу? Тэгэхээр одоо хүүхэд наснда тиймэрхүү бол том болцоо одоо өөрчлөгдөхгүй гэсэн үг үү? Ер нь төөхтэй. Тэгэхээр өөрөө ч өөрийгөө өөрчилж чадахгүй. Тэр хүсэх юм бол шүү дээ. Өөрөө хүсвэл чадахгүй. Хүсэх юм бол. Тэгээ хамгийн гол нь тэгэхээр тэр бага насны хүүхдийг л яг тэр нэг өгөх ёстой тэр нэг одоо мэдрэмжийг тэр нэг хайр халамжийг анхаарлыг бий болгож чадах юм бол ирээдүйд бий болох олон тэр эрсдлээс хамгаалах боломжтой гэх юм уу? Тэгдэг л дээ. За хоёр дахь векторлог байна одоо. За дараач нь анаалных гэдэг. Тэднийг нь болохоор ер нь бол ямар нэг зүйлийг цэвэр бохир гэж ангилдаг сэтгэхүй. Тэгээд ерөнхийдөө цэвэр зүйл хийхийг хүсдэг. Ямар нэг юм цэвэр өөгүй төгсөх хийх хүсдэг хүмүүс. Perfectionist гэж яриад байдаг шүү дээ. Perfect үзэлтэй. Тэгээд арьсны векторээс 180 градус эсрэг гэж ярьдیں۔ Арьсны вектортой хүмүүс ч юм болохоор маш тийм хурдан, шаламгай, маневр хийх чадвар аягүй өндөртэй, дасан зохицох чадвар аягүй өндөртэй хүмүүс байдаг бол анаалных нь болохоор эсрэгээрээ тийм удаан, үзэл бодлоод хөшүүн, юмд чигээрээ тийм төрлийн хүмүүс. Тэгээ аягүй үнэнч. Тэгээд ямар нэг зүйлийг төлөвлөдөг. Тэрнийхээ дагуу хийх гэдэг. Тэгээ жоохон гимэн жоохон зөрүүд. Тэгээд анаалны вектортой хүмүүсийн хувьд болохоор өнгөрсөн цаг хугацаа бол хамгийн үнцэнтэй. Ерөнхийдөө өөрхөн дээр дуртай сонирхолтой зүйлүүд нь өнгөрсөн цаг хугацаанд маш хамааралтай байдаг. Жишээ нь түүх байд юм уу те. Тэр түүх соёл. Тэгэл нэг анаалны вектортой хүмүүс чинь бас нэг тийм гараараа юм хийх аягүй дуртай. Тийм гар урлалч юм уу те. Зурагч юм уу те. Эсвэл сэлбэрч байд юм уу, дарханч байд юм уу. Тэгээд өөрсдөө бас тийм гар урлалын юм аягүй дуртай. Тэгээд дурсамж нь тэр хүмүүсэд маш үнцэнтэй. Арьсны вектортой хүмүүстэй адилхан ойролцоо байдлаар нэг юмыг цуглуулдаг мөртлөө арьсныхан болохоор одоо нөөцийг маргааштай хэрэглэнэ гэдэг байдлаар цуглуулдаг бол анаалны хүмүүс нь болохоор дурсан санах гэж. Тэгээд жишээлх юм бол одоо арьсны вектортой хүмүүсийн хувьд утсан дээр наваадсан нэг тийм олон зураг бол байхгүй. Харин анаалыхт бол маш олон зурагтай. Ялангуяа гэр бүлийн зураг бол маш их байх магадaltaй.
Тэгэл утсаа алдлаа гэж бодоход арьсны хүн бол тэдэн сая төгрөгийн утсаа алдчихлаа гэж харамсдаг бол анаалны хүмүүс тэрэн дээр чинь тийм зураг бичлэгүүд байсан шүү дээ. Хайрын утас гэж харамсах жишээ нь. Тэгээд анаалны вектортой хүмүүсийн хөдөлгөөрөө гэр бүл бол номер 1 үндэс. Гэр бүлийн хүмүүс гэртээ байх туртай. Тэгээд нөө интроверт, экстравертээр аваад үзэх юм бол интроверт төрлийн хүмүүс. Нэг тиймэрхүү төрлийн хүмүүс байна. Тэгээд стресстэй үедээ зүрүүд өгүүлсэн бол тэгэл нэг үгүйгээл чирээд арчдаг. Яг л өөрийнхөө байлгах гэдэг. Бас нөгөө хит гэр орноо цэвэрлээд иддэг гэсэндээ зэгцлээд. Бас тийм байх магадлалтай. Тавтаад иддэг гэсэндээ. Тэгээ нөгөө эргэн тойрныхоо хүмүүс рүү тэр нь хитрхээрээ хит шүүмжлэгч болж орж ирдэг гэсэн тийм. За тэгвэл дараагийнх нь дараагийнх нь харааны вектор гэдэг юм. Харааны вектортэй хүмүүс нь болохоор юу вэ гэхээр ер нь бол маш тийм эмоцлог. Тэгээд нүдэрээ буюу хараагаараа ямарваа нэг мэдээллийг авах чадвар нь бусдыг бодох юм бол хамаагүй илүү өндөр. Тэгээд хүмүүстэй харахтаа нүд рүү нь харж ярьдаг. Ихэвчлэн. Тэгээд тэр маш эмоцлог төрлийн хүмүүс. Тэгээд тэр хэмжээгээр хүний эмоцийг маш сайн мэдэрч чаддаг. Тэгэнгүүт тухайн тэр хүмүүсийг ойлгоод тэр хүмүүстэй ойлголцох чадвар харьцангуй өндөртэй. Эмпати чадвар аягүй өндөртэй төрлийн хүмүүс. Тэнд бас тэр векторуудыг эртний архетип байдалтай бас холбож ярьдаг л да. Арьсны вектортэй хүмүүс эртний үед сөрөгт ямар үүргийг үүсгдэг байсан бэ гэсэн чинь дайчид, анчид, төрөлхийн анчин хүмүүс. Дараа нь анаалны хүмүүс чинь болохоор цэрэг дайчид ингээд дайн байлдаанд яваад явсан үед ар гэрээ тэр хөгшчүүлийг, үр хүүхдүүдийг, эхнэрүүдийг хамгаалах нэг хүмүүс хэрэгтэй байна да. Тэр арын албыг хариуцдаг хүмүүс нь анаалны вектортэй хүмүүс байсан. Тиймээс хүүхдүүдэд аюу сайн, аюу гэр бүлсэг, хамгаалагч нар арын фронтыг хамгаалдаг төрлийн хүмүүс. Харааны хүмүүс нь юу байсан бэ? Ямар үүрэг гүйцэтгэдэг байсан бэ гэсэн чинь өдрийн харуулга гэж ярьдаг юм. Өдрийн харуул. Тэгээд хараараа нүдэрээ мэдээлэл авах чадвар аюу өндөртэй. Тэгээд өхлийг санагдуулах бүхий л зүйлээс айдаг. Харанхуй байд юм уу тий? Өхөл байд юм уу? Цус байд юм уу? Үзүүртэй юм байд юм уу? Мэснэс ч байд юм уу? Тэр зүйлээс айдаг. Тэр хүмүүсийн үед эмоцийн хөдөлгөөн нь бол агаар ус мэдчих бол зүгээр ингээд дуугүй байж чаддгүй төрлийн хүмүүс маш тийм эмоцлог. Юм гой сайхан юм дээр дуртай. Тэр зүйлийг таашааж сэтгэлээ хөдлөжиж кайф авдаг. Тэгвэл ингээл монотонны чигээр юм нэг хуурай гэдэг юм нэг нэгэн хэвийн байдал бол ягаад ч байж чаддгүй. Заавал сэтгэлээ хөдлөжиж гоё байдаг. Тэгээд нэг талаас эрэг талаасаа хүний нэг тийм гоё байдлаар өөрийнхөө тэр нэг сайн сайхан байдлыг бусдад ингэж түгээж гоё мэдрэмжийг төрүүлээд гоё сэтгэл хөдлөлийг бусдад бэлгэлж чаддаг бол нөгөө талаас хасах байдлаараа сөрөг талаараа болохоор хэрвээ миний тэр нэг гоё эрэг байдлыг миний ээж ч юм уу тий аав ч юм уу ойр тойрны хүмүүс маань хүлээж аваад намайг анхаарахгүй байгаа бол нөгөө талаас нь яа гэсэн тийм нэг 70 тухамсар тэгж ажилладаг гэж байна. За. Намайг гоё ингээд гоё байдлаар хүлээж авахгүй бол тэгвэл миний муугаар намайг анхаар гэл уйлдаг. Ууралдаг. Тэгэл янз янзын тийм эмоц зэрэг суурьсан тийм янз янзын тийм галзуу эрсдэлтэй үйлдэлүүдийг хийдэг. Өөр өвхлээс айдаг мөртлөө өхөл рүү ойрцсон тиймэрхүү зүйлүүдийг хийж тэрнгээрээ тэр нэг бусдаас үсээд байгаа тэр нэг анхаарал халамжийг авдаг ч гэдэм юм уу. Ийм буруу байдлаар ийм юм байна. Тэгээд салбарын үед аваад үзэх юм бол ер нь бол урлагийн салбарын хүмүүс гэж ярьдаг. Харааны вектортэй хүмүүс. Урлаг яг мэдрэмжэн дээр суурилсан хүмүүс. Бас нөгөө юу яадаг гэсэндээ жоохон хэрхүү аймхаа цочмохоо өндөр байх гэдэг гэсэн тийм. За дөрөвт нь болохоор сонсголын вектортэй хүмүүс. Харааных чинь болохоор экстраверт байгаа гадагшаа төрлийн хүмүүс байсан бол сонсголынхан болохоор дотгошоо төрлийн хүмүүс. Тэгээд сонсголын хүмүүс нь яг эртний тэр өсвөрхтэй гүйцэтгэдэг үүрэг нь юу байсан бэ гэхээр шүний харгалууд. Шүн ингээл байж ангууд өдрийг бодох юм бол огторгоод ингээ од төгцсөн дээр ингээ бидний мэдхгүй биднээс алс ол тэрний ертөнц. Дэлхий биш нэг өөр ертөнц.
Тэгэл тэр нэг юу шин дунд чинь бүхий л ан амтан хүн сүргийнхэн унтцсан байгаа. Чимээгүй орчин бүрдсэн байна. Тэнгүүд одоо жишээ нь тэртэй хаасад юу байдаг юм бол тэр дээр юу байдаг бол ямар ертөнц байдаг бол тэ хэрэг магадгүй хүмүүс байдаг бол яаж амьдэрдэг бол хон байдаг болов гэл нэг иймэрхүү бодлоод тухайн тэр нэг сонсголын вектортэй хүнд айгүй ойрхон байдаг гэж байгаа. Тэгэд ямарваа нэг зүйлийг утгахтай утахгүй юу гэж ангилдаг. Тэгээ утга учирыг илэрхийлдэг. Ер нь амьдралын утга учир гэж юу юм бэ гэдэг одоо асуудал бол сонсголын хүнд хамгийн ойр байдаг гэж байгаа. Утга учирыг хайдаг. Тэгээд бурхан тэнгэр, онгоц сахиус, сүнс, хүний амьдрал, дараагийн төрөл, өмнөх амьдрал гэх мэтчлэн зүйлүүдийн ерөөсөө л энэ бол сонсголын хүний сэдв гэж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө талаас аягүй хийсвэр абстракт төрлийн хүмүүс. Сэтгэхийн нөгөө бусад хүмүүсийгээ бодох юм бол хамаагүй ондоо. Тэгээд нөгөө талаас чихэн аягүй эмзэг, сонсгол нь аягүй эмзэг, чанга чимээнд аягүй эмзэг. Тэгээд яриа нь аягүй бусад хүмүүсийгээ бодох юм бол амар тийм юу намуухан гэж байгаа. Ер нь хэрэг ойлгож байна. Ер нь ойлгож байна. Би нөгөө өмнө сонссон болохоор бас тэгээд энэ хүний хувьд болохоор тэр нөгөө эроген зон буюу эмзэг хэсэг нь болохоор чихэн болоод тархина. Тэгээд сэтгэлээс хамаарсан тэр бие дээр илэрдэг янз янзын асуудлууд нэг юм бол одоо чинь арсны хүн дээр бол арсны тууралтууд янз янзын асуудлууд гарч ирнэ. Харшилчээд юм уу те? Харшлынгийн хөдлөгчөөд юм уу те? Анаалны хүнд болохоор одоо шамбарамчээд юм уу те? Эсвэл нэг одоо бүхий л тэрний зүс судасны тогтолцоо буюу цустай холбоотой өвчин одоо вений судасны үргэлжлэлч байд юм уу эсвэл нэг одоо гэнт зүрхэн дэвсгч байд юм уу те эсвэл хоолнд бачуурж боогдох бамбай байд юм уу эсвэл гинт мошгираад ингээ өвдөгч байд юм уу иймэрхүү асуудлууд гүйлгэгч байд юм уу байдаг сэтгэл зүйн докторгүй байдалтай холбоотойгоор харааны үнд болохоор юу гэдэг вүлээ хэрвээ бүр амар тийм зөксгүй юм үзчих юм бол шууд хараан муудах хэрсэлтэй гэж ирдээ. Тэгээд тэр ингээ муудчих юм тэр чирэл муудна л да. Магадгүй одоо бага насндаа байж гинт хараан муудсан тохиолдол байх юм тэр хүн харааны вектортай байх өндөр магадaltaй ч гэдэм үү гэж ярьдаг. Сонсголын хүний хувьд болохоор яг тэр сэтгцийн холбоотой өвчлөл гэх юм бол толгой өвдөх мигрен гэж ярьдаг шүү дээ. Бас чихэн шуугтнах. Тэгэл нэг зүгээр ингээд нэх чимээ болохгүй хат чинь л өрөөнд байгаа нэг цагны чагчаа хийх чимээ аяа тэртээс навдах ч байт юм уу стресссэн байгаа үед чимээнд аяа мэдрэг болчдөг юм байгаа даа. За тэгээд яг орчин үед буулгаад ирэх юм бол сонсголын вектортэй хүмүүс нь ямар хүмүүс юм бэ гэхээр гүн ухаанч шашны хүмүүс номлогч нар байт юм уу тэгээд зохион бүтээгч нар тийм сод хүмүүс сэтгэдэг төрлийн хүмүүс бодлыг бол жинхэнэ утгаар нь үйлдвэрлэх төрлийн хүмүүс. Толгоонд нь байнгын бодол эргэлдэж байдаг. Гүн гүнзгий янз янзын бодлууд. Гэл тэгдэг юм. Нөгөө орчноос жоохон тусгаар байдаг бах те толгойнтой шал өөр юм бодоод нөгөө яг байгаа орчноос жоохон тасрах маягтай байдаг. Тийм заримдаа одоо тэр нэг юу сонсгол нь гадагшаага чиглэсэн байж босоод гадагшаага чиглэсэн тийм төлөв дээр очдог. Тэгвэл татгшаа чиглэсэн төлөв дээр байгаа үед нь дэрэгдэн байгаа хүмүүсийн яриад сонсдоггүй байх жишээ нь. Энэ зарим хүмүүс нь тэрийг буруугаар ойлгох магадлалтай. Тэгэл хид хид дуудаж ийж хүү яасан бэ ийсэн бэ гэдэг ингээд дэрэгдэх байгаа хүний дөнгөж анзаарах тийм магадлалтай байдаг. Тэгээд тэрний яг юу гэлтгэж байгаа вэ гэхээр яг тэр бодол дээр төвлөрөөд тэр нэг одоо төлөв дээр очсон байгаа үед л яг тийм болчтой юм шиг байна. Дэрэгдэх юмудаа анзаардаггүй. Өрөөсгөл хөвчгөр яах вэ? Одоо нөгөө түрүүний яриадсан чиг шизофрен гэдэг юм уу тий галзуурах магадлал бас магадлалтай. Хий хоосон шал дэмий балаа юм яриа явах байдаг ч юм уу. Тэрнийг үнэн гэж итгэх. Нөгөө талаас одоо хий өөр нэг хүн зохиомжтой дүрийг оюундаа үүсгээд тэрний жинхэнэ дэрэгдэн байгаа юм шиг төсөөлөө тэрнтэй холбогдоод явах ч юм уу. Яг магадгүй одоо жишээлх юм бол сүүл яригадаад байгаа сүнсний сэрэлт гэж яриад байгаа шүү дээ.
сүнсний хөгжил, астрал аялал энэ төргээл тэрэн дунд чинь дийлийнх нь бас сонсолтой хүмүүс байх магадaltaй л гэдэг юм байлээ. Тэгээ утга учир гэж юу юм бэ гэдэг. Тийм юу сонсолтой хүний хувьд болохоор депресд жинхэнэ утгаараа урд хүмүүс сонсгол гэж ярьдیں۔ Яг утга гэж юу юм бэ? Утгыг хайдаг. Тэрийг магадгүй дийлэнхтэй олж чадаагүй үедээ амиа ийгүүтгэх, амиа хорлох. Ер нь л сонсолтой хүмүүс нөө шиний харуул гэдэг утгаараа өхлөөс айдаггүй. Дараагийн амьдрал байдаг гэж боддог. Гэхдээ энэ зөв онлайн юм яриад байгаа шүү дээ. Энэ ойлголттой холбоотой юмуд яриад байгаа. Тэгээд өхлөөс айдаггүй болохоор энэ өөрийнхөө энэ одоо байгаа бие физиологийг зүгээр л миний сүнс одоо байрлаж байгаа нэг юм сав байт юм уу, байр байт юм уу. Тэгж боддог байх жишээ нь. Зүгээр нэг тийм юу бол биш гэдэг. Тэгээ амиа ивдэх магадaltaй. Гэтэл яг шийдэл нь юу юм бэ гэсэн чинь утга учир гэдэг чинь өөрөө цаг хугацаа нөхцөл байдлаас хамаарат ондоо штэ. Өөрчлөгддөг. Хүний амьдралын нөхцөл байдал өөрчлөлттэй ялгаахгүй утга учир гэсэн нэг өөрчлөгддөг. Тэгэнгүүт яг тухайн хүн таарсан утга учир яг байвал байх бах. Гэхдээ дийлэнх тохиолдолд тухайн тэр утга учирыг олох гэхээс илүүтэйгээр бүтээх хэрэгтэй. Тэгэхээр бүхий л утга учир хаана байхгүй байгаа зү. Бүхэн утгахгүй байгаа зү гэхээс илүүтэйгээр хэрэг тэр олдохгүй бол яг миний хувьд өөрөө чинь хувьд юу утгатай юм бэ? Юу утга учир юм бэ? Тэрийг л бүтээчих юм бол тэр хүний хувьд одоо магадгүй тэр голын хатгас гэж яриад байгаа тэр нэмшиг байгаа. Тэгэл одоо дахиж нэг стресстэй, депресстэй байх шаардлагагүйгээр тайван төлөв дээр амьдрах нэг бололцоо бүртгэх юм шиг байна. За дараагийнх нь. За дараагийнх нь болохоор уретрал гэдэг юм. За тэр нь болохоор мэдхгүй вектор. Сүрэгт болохоор төрөлхийн хаан гэж ярьдаг. За. Сүргийн одоо толгойлогч гэх юм уу? Арвтын хувьд жаа юм уу да. Тэгээ төрөлхийн хаан хүн, Жанжин Баатар хүмүүс. Тэгээд бусад векторуудыг бодох юм бол төрөлхийн тийм өгөх гэсэн тийм одоо альтруист гэж ярьдаг юм да. Өгөх тийм сэтгэлгээтэй. Бусад өгдөг. Ерөөсөө байнга өөрөөс цацрааж яадаг. Тэгээд бусад сүрэгтэй тийм аюулгүй хамгаалагдсан мэдрэмжийг өгдөг. Дэрэгдээ байгаа хүнд яг тийм мэдрэмжийг өгдөг. Дэрэгдэн ерөөсөө яг тэр хүний дэрэгд байгаа үед ингээд юунаас ч тийм айх айцсгүй хамгаалагдсан мэдрэмжийг авдаг. Тэгээ нөгөө талаас сүргийг буюу тэр нэг баг хамт олныг бүлийг зангидж байдаг цөм болж чаддаг хүмүүс гэдэг. Хэрвээ тэр тухайн тэр нэг хамт олон донд тухайн тэр сүрэг донд тэр уретралын вектор байхгүй бол тэр сүрэг бол юу юуг задрахад бэлэн байдаг гэдэг юм байлээ. Энэ төрлийн хүмүүс нь юу гэхээр маш тийм итгэлтэй. Бүрэн дүүрэнд итгэлтэй. Яагаад ч юм цаанаас өөрийгөө дээгүр гэж мэдэрдэг. Бусад хүмүүсэндээ тэр хүнийг дээдэлдэг. Дэрэгдэн даваад нэг заавал дээр нь гараадах тийм мэдрэмж юус байдгүй бусдын хувьд. Тэгэл бусдыг хамгаалдаг. Тэгэд өөрөөсөө маш тийм одоо юу гэдэг үлээ. Тийм огцсон төрлийн хүмүүс гаргаж байгаа шийдвэрүүд маш тийм огцсон. Тэгсэн мөрхөл дийлэнхтэй одоо нийтэд тийм хэрэгтэй сонголтуудыг шаардлагатай сонголтуудыг хийж чаддаг төрлийн хүмүүс. Жанжин Баатар хаадууд гэж ярьд юм л да. Энд одоо өрөөсгөл хөгжил гэж байх уу? Яг нэг хөгжиж амжаагүй гэх юм уу, хасруу чиглэх юм бол ч гэдэм юм уу. Тэгэх юм бол зүгээр нэг сэтгхүйн уул нь одоо бүр улсыг тэргүүлэх тань тийм хааны сэтгхүй байх хэрэгтэй байсан хүн. Хэрвээ ягаагүй бол чадаагүй бол зөвхөн нэг тийм атманы төвшөнд л үлдчих магадлалтай. Яа нэстэн нэг хүн шууд санаанд орж байна. Тэгэд нь өөрийгөө хайрлна гэдгийг ойлголт тухайн үед юусаа байдаггүй. Ямарваа нэг юм харамлдаггүй. Эсвэл өөрийгөө золиослох хүн дэр магадлалтай. Тэгэд нийт одоо сүргийн хувьд болохоор 5% гэж ярьдیں۔ Тэгээд тэр 5%-аас яг амьд үлдэх магадлалтай нь 2-3% гэж ярьдаг. Энэ бол маш тийм эрсдэлтэй нөхцөл байдалд амьдардаг. Тэгээд тийм экстрем спортс сонирхолтой ч гэдэм юм уу. Тийм амьдсан зүйлд амар тийм хатагддаг төрлийн хүмүүс гэж ярьдаг. За нэг юмрхүү. Энэ хүмүүс л тэгвэл тэр өгөх гэдэг дээр айгүй анхаарч явах ёстой юм байна те. Угаасаа өөртөө өгдөг. Тийм үү. Тэгтээ
нөгөө атманууд чи яаж өгч байлаа? Одоо өөрсдөө тэр нэг хүрээллийн хүмүүсийг хамгаалдаг тийм. Юугаарч дутаадаггүй. Өөрөө тэр сүлд нь тэгвэл бүр өргөн өрөөнд өгөх гэдэг дээр анхаарал яг вектортэй гоё ортж очих юм байна. За дараагийн үнэрийн вектор. Одоо энэ хамар гэх юм уу? Бусад хүмүүс сүргийнхаа дундаас хамгийн нууцлаг төрлийн хүмүүс. Сүрэг дотор бол сүргийн одоо шаман буюу бөө гэж яриад байгаа. Тэгээд маш тийм зүүн мэдрэмж гэдэг ойлголт бол шууд энэ хүнд хамааралтай байдаг. Тэгээд юуны хувьд бие физиологийн хувьд болохоор маш тийм одоо өндөр хамартай. Тэгээд харц нь бол маш тийм могоо шиг хатгсан харцтай гэж ярьдаг юм л да. Тэгээд ерөнхийдөө бусдад тийм эсрэгээр тийм аюултай мэдрэмжийг төрүүлдэг. Хүүтэн тийм мэдрэмжийг төрүүлдэг. Дэрэгдэн байвал тоохгүй. Ягаад ч юм одоо юу нэрээ гадуур явж байлаа гэж бодоход тэр хүн надад муу юм хийгээгүй мөртлөө ягаад ч надад муу юм хийчих юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг. Хүүтэн царайтай. Тий. Тэгээд амьд үлдэх магадлал хамгийн өндөртэй. Ямиг өөрчлөлт мэдчихдэг. Тэгээд тэр хэмжээндээ тэр арга хэмжээ авч чаддаг. Тэгээд яриа хоёр хэлтэй гэж ярьдаг л да могоо шиг. За. Яг тийм гэдэг байгаа мэддэхгүй, үгүй гэдэг байгаа мэддэхгүй. Өөрийгөө аваад гарчдаг. Тэг хамгийн муус наатай. Тэгэл ингээл нэг аим тийм аюулаас өртсөн сэргийлээд тэр арга хэмжээг аваад өөрийгөө алидын аваад гарчдаг төрлийн хүмүүс. Тэгэл амар юм болонгууд тэрэнд гинт алуу болцсон байдаг. Хайцсан бүүн мэд. Хамт олноороо уугаад гадуур ингээд нийлээд явж байдаг. Гэтэл гинт алуу болцсон хайцсан бүүн мэд. Гэтэл дараа нэг аюул болцсон байдаг ч юм уу. Тэр нэг одоо орон зайд өөрөө хөтлийн алидын гэртээ харьцсан байдаг ч юм уу. Тэгээд ерөнхийдөө яг нийгмийн хувьд аваад үзсэн бол одоо улс төрчнөр стратеги тийм уртын бодлогыг боловсруулдаг. Одоо онголууд ярьдгаар бол тэр ар ноёдууд survival чанар сайтай гэсэн үг тийм. Хамгийн өндөр. Тэгээд ямарваа нэг юмд хуурцдаггүй. Юмыг байгаагаар хүлээж авдаг. Жишээлх юм бол одоо харааны вектортой хүн мэдрэмжэн дээрээс суйрлаад тэрэн дээр тулгуурлаж сэтгэл хөдлөлөөр хандах гэдэг бол үнэрийн вектортой хүн ямарваа нэг юмд хуурцдаггүй. Юмыг яг л одоо химийг л мэдэрдэг юм шиг байгаа юм л да. Химээр харилцдаг. Тэгээд чаддаг төрлийн хүмүүс. Тэгээд агуут юм стратеги. Одоо жишээ нь Чингис хааныг үнэрийн векторт уретралын векторт гэж ярьдаг. Уретрал үнэр айл алин байгаа. Одоо тэр хүнд нэг тийм эвгүй сэтгэл төрүүлээд байгаа нь үнэнгээсээ тийм болоод төрүүлээд байгаа мó эсвэл яагаад тийм бол? Гэхдээ эн чинь бас нэг талаас үнэнгээсээ тийм байж болно л доо. Нөгөө талаас бага наснд нь яг одоо нэг өөрийг нь айлгсан нэг хүн ч гэдэм юм уу тий. Тэр нь коддж үлдээд хамгаалах юм уу? Тэгээ ойрогцоо шинж тэмдэг одоо үзүүлсэн нэг дүр зургийг харангуй тэрнээсээ сэтэл аваад айжиж бас болно л доо. Янз янзын шалтгаантай. Агаагүй нөгөө өнрийн хүн чинь нөгөө хүмүүс тийм хүүтэн царайтай харагддаг гэдсэн шүү дээ. Тэр нь харин ягаад жинхнээсээ жоохон хүүтэн одоо муу санаатай байдаг юм уу эсвэл яадаг юм бэ л гэж асуусан. Ямар ч байж болох юм шүү. Нэг талаас жинхнээсээ тийм байж бол нөгөө талаас яг байгаа байдал нь тийм байх. Тэгтээ нийтлэг төрхөн тийм хүүтэн царайтай байдаг юм уу тийм. Гэтэ бас заримуд нь яг тэрийг нууж чаддаг. Гаднаас айгүй нэг гоё юм шиг мөртлөө яг ингээд цаавар бодоод зөвхөр юм нэрээ. Айгүй нэг нээлттэй юм шиг мөртлөө. Жохон дал цаанатай л юм. Яг үнэндээ цаад би энэ талаар юу мэдэх вэ гэж мэдэхгүй. Яг жишээ нь. Яг царай нэг танигдгүй гэж байгаа. Бас олон донд. Тэгээ барьцрээс алддаггүй. Хайм супер хүмүүс юм шиг байгаа юм л да. Сонсоод ирэнгүүт. Тагнуул магнуул сүрэг тагнуулын тэр хийдэг энэ төр гээл. Тэгээ супер хүмүүс чи эвдэрхээрээ супер хэвтрэнтэй. Супер хор хохиролтойгоор эвдрэн. За дараагийн юм ярих уу? За тэгээ. Дараагийн болохоор амны вектор. Сая чи юу лээ? Сая өнрөх ирсэн. 5 6 ирсэн үү? Мэдхгүй тоолоорой. Тийм. Одоо ч амны вектор. Амны вектортэй хүмүүс нь бол ерөнхийдөө тийм амны фигуртэй гэж ярьдэн шүү дээ.
бусад хүмүүсийн хувьд болохоор бодоод бодсноо ярьдаг бол амны векторт яриад ярьснаас хүй би сая ямар үнүүр гэрчих ба тий хүй би сая юу гэрчих вэ гэд ингээд аманд төрүүлж ажилдаг. Вербал сэтгхүүтэй гэж ярьд юм л да. Өөрөө яриад ярьснаас өөрөө ойлгоовчдаг. Яг гэхдээ энэ хүү байдал нь хүн болгонд тодорхой хэмжээр байдаг л да. Гэхдээ энэ амны векторт бол ерөөсөө баг байнга шахав. Тэгэд энэ төрлийн хүмүүст хэрэлдээд бол ямар ч нэмэр байхгүй. Барахгүй. Тий. Анааллын хүн хэрэлдэх юм зөв гацаал дуусна. Таг гацаал заац гэл ингээд буугаад өгчдөг. Тэгээд амны вектортэй хүн болохоор эртний сэрүүд ямар хүмүүс байсан юм бэ гэсэн чинь алиалагч нар. Одоо алиас салбатай. Дээрээс нь каннибалууд. Каннибал гэдэг чи юу лээ? Хүний мах гэдэг ч та. Йоо. Ямар Үнэрийн вектортэй тэр нэг шамаанд дахид болгооч өргөх харааны тэр хүнийг амны вектортэй хүн өөрөө илрүүлж гаргаж ирдэг. Тэгээд нөгөө нэг сүрэг дотор болохоор хамгийн эмзэг хүмүүс найр сараатай хүмүүс гэдэг юм. Мөн харааны вектортэй хүмүүс. Найр сараатай одоо эмэгтэй хүн болохоор хааны дэргэд хатан байдаг. Найр сараатай эрэгтэй болохоор хамгийн одоо оожгүй амьд очтор айгаа муутай, маш мэдрэмжтэй охин шиг. Одоо жишээлх юм бол энэ шиг яриад яах юм. Нэг тиймэрхүү хүмүүс. Тэгмүү тэр арьсарааны сүрүүд хэрэггүй байгаад худлаа нэг эмослууд байгаа нэг сонь нэг охинлог маягийн залууг хэрэггүй юм чинь алах шаардлагатай шүү дээ. Сүрээс арч шаардлагатай. Тэгвэл тэрийг илрүүлж байгаа хүн болохоор одоо бусад зарладаг хүн болохоор амны вектор гэж байгаа байхгүй юу. Тэгээд амтлах чадвар маш өндөр. Тэгээд тийм биш одоо тэмдэж жишээлх юм бол тэр нэг хоол амтлахааны мэрэгчлэлтнүүд дарс амталтын мэрэгчлэлтнүүд чинь болохоор амны вектортэй байдаг гэж байна. Тэгээд цаашлаад уран илтгэгч нар хошин шогийн жүжигч нар тэгээд амны вектортэй хүнээс арьсарааны вектортэй хүмүүс хамгийн их айд гэж байгаа. Харангуутлын идүүлэх гэдэг юм шиг мэдрэмж төрдөг. Нэг тийм за зөвхөн чимээгүй үеж гэж нэг тийм бодох тийм мэдрэмж төрдөг ч юм уу тий. Аманд нар гот чаам шиг санагддаг. Тэр бол амны вектортэй хүмүүс гэдэг гэж байгаа. Тэгээд янз янзын тийм өвөрмөц амт мэдрэхийг хүсдэг. Тэгээд тийм нэг тийм аягүй мундаг тоогч нар байх магадлалтай. Хоолыг маш гоё хийдэг. Маш тийм гоё өвөрмөц содон амтыг гаргаж чаддаг. Тэгээд нөгөө талаас тийм маш тийм өвөрмөц амтыг бас хайдаг. Тэрэндээ маш тийм кайфтай байдаг ч юм уу. Ийм төрлийн хүмүүс. Тэр ихэвчлэн амны вектортэй хүнтэй байгуулга бол ерөөсөө л ингээл баг одоо уур амьсгалыг маш гоё болгож чаддаг. Хүмүүсийг хөгжөөгөө ганцаараа л ирээд идэг хүмүүс үүдэг те. Хаач ороод ингээл ерөөсөө ирээл явчихдаг те. Угаасаа байдаг те. Харваа сандчихгүй. Экстраверт төрлийн хүмүүс байна. За хамгийн сүүлийнх нь болохоор булчгийн вектортэй хүмүүс. Энэ сул тал нь юу лээ? Сул тал нь юу яах вэ? Амны вектортэй. Нөгөө хүний анхаарлыг татахын одоо ямар агаар ингээ яриагаар татах айгуу тийм хүсэлтэй. Энэ хүмүүсээс сонсогч хүмүүс айгуу чухал. Тэгээд хэрвээ эвгмээрээ одоо зүгээр жирийн ярьсан зүйлийг анхаарахгүй байх юм бол худлаач хамаагүй юм зохиогоод ярьчих тийм юутай. Тэгээд яагаад тэр нэг хэлж байгаа яриа нь бүр яг нэг гол руу хатгсан үг гэдэг. Амар зүг. Зөвөр ингээд хүнд айгүй амар хочогддог гэж байгаа байхгүй юу? Хочогдохтой бүр яг өөрийнх нь дэр эмзэглэг цэгийг нь оноод хэлсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө маш тийм худалч далуун худалч болох нэр магадaltaй нөгөө талаасаа. Тэгээд жишээ нь за ингээд монголчин явж байхаар бас юм тийм хүн байгаад байна. Ямар тааш нэг тийм яриа гүйцэтгэхгүй яриагаар хэлнийш дээр нь гаргаж одоо давах бололцоотой хүмүүс байна. Амаараа ажилладаг. За дараагийнх нь юу вэ? Булчгийн вектор. Булчин. Энэ нь болохоор ямар одоо нийгмийн бүхий л юмны үндэс суурь гэж үздэг. Тэгээд ер нь бол дотгошоо төрлийн хүмүүс. Тэгээд бие физиологиуд маш тийм бахим том биетэй. Гарамтаа маш өндөр тийм чадaltaй. Тэгээд хөдөлгөөн хийж тэрэн дээр кайф авдаг. Хөдлөхгүй удаан сууж чаддаггүй. Заавал хөдөлж хөлсөө гаргаж иж тэрэн дээр кайф авдаг. Тэгээд нэг бусад векторуудыг одоо жишээлх юм бол
арсны хүн нөөц бий болгоод тэрэн дээр одоо нөөцөө бий болгож чадах юм бол одоо ямар нэгэн байдлаар нөөц бий болгож чадсан бол тэрэн дээр энэ хүсэл хангахт чинь анаалны векторын хувьд болохоор тэр нэг одоо тэрний цэвэр байдлыг одоо түүхийг зүгээр ингээд хаамаагүй үнэн худал мэддэггүй явах биш. Тийм яг цэврээр нь боловсруулж гаргаж идэх юм бол энэ түүний хувьд кайф. Харааны үеийн хувьд болохоор тэр гоо сайхан одоо гоо сайхан ертөнцийн ор гэдэг үг гэдэг шүү дээ. Тэр чинь гадна талаас харагдаж байгаа тэр нэг гоо сайхан төдий бос сэтгэлийн гоо сайхан ертөнцийн орно гэсэн утга байдаг гэж байгаа. Тэгвэл хөгжсөн харааны хүмүүс болохоор тэр нэг гоо сайхныг бүтээж чадах юм бол энэ тэр хүний хувьд нэмэлт хүслийг хангагдчихж байгаа. Сонсголын үнэ болохоор одоо тэр гоо сайхныг бүтээх нь юм шүү дээ. Утга учирыг бүтээж чадах юм бол энэ өөрөө тухайн хүний одоо энэ сонсголын вектортны нэмэлт хүслийг хангагдчихж байгаа нэг байдал. Юу болохоор ретралны хүний хувьд болохоор тэр нэг бүтэц нэгдмэл тэр нэг цул сүрэг хамт олон. Энэ ингээ бүтээж чадах юм бол тэр нь одоо өөрт нь хангалттай. Тэр нь магадгүй нэг байгууллага шиж болно тий. Ганц гэр бүлээр хязгаарлагддаг. Нэг одоо дүүрэг хот шиж болно, нэг улс шиж болно, магадгүй нэг дэлхий ч гэдэг юм уу. Үнэрийн векторын хувьд болохоор тэр нэг аюулгүй тэр нэг байдал. Аюулаас сэрэмжилсэн тэр нэг байдал. Амьд үлдэх. Тэгээ аюулгүй байдлыг бүтээж чадах юм бол тэр нь өөрийнх нь. Тэгээд хамгийн зөвүүн нь үнэрийн вектортэй хүмүүс ганцаараа бол амьд орчихгүй гэдгээ сайн мэддэг. Бусдад дургүй мөртлөө тэр нэг нэгтгэжиж одоо тухайн бие өөрөө илүү амьдрах боломжтой гэдгийг анзаарч чаддаг. Тийм учраас ч одоо өөрийнхөө төлөө бусдыг анхаарал одоо тэр аюулгүй баталгаатай тэр нэг одоо нэг орон зай бүтээчих юм бол өөрөөс нь ялгаахгүй аюулгүй байна гэж мэдэрдэг. Амь оршихуун төлөө гэдэг чинь шүү дээ. За амны вектортэй хүний хувьд болохоор тэр нэг тэрэн дээр чи өгдөг үлээ. Тэрэн дээр нэг тийм сүртэй байдгүй юм аа. За магадгүй тэр нэг гоё амтыг ч юм уу те бүтээж чадах юм бол хүслэнд үрэх бас боломжтой. Дээрээс нь өөрийнх нь тэр яриагаараа бас хүмүүсийг хөгжөөж байгаа юм шүү. Тэрэн дээр тийм хүсэл хангах боломжтой. Булчингийн хувьд болохоор тэр нэмэлт хүсэл гэдэг юм байхгүй гэж байгаа байхгүй. Үндс нь яг хүний амьд орших тэр нэг амьтны хэрэгцээ буюу уух, идэх, амьсгалах, унтах, өсөн үржих гэсэн энэ хэрэгцээнүүд нь хангагдчих юм болов. Өөр нэг юм хүсэл байдаггүй. Энэ хүнд ерөөсөө би гэсэн мэдрэмж бас байдаггүй. Ерөөсөө л яг цэвэр тэм дагалдагч төрлийн хүмүүс. Өөрийн гэсэн толгойг байх магадлалтай. Гүн ухаан сонирхоод байхгүй. Тэр мундаг хүмүүс мэдж чад би заавал тэгээд шаардлагагүй ч гэдэг юм уу. Тийм нэг бод гэдэг дээ шүү дээ. Томчууд мэдж байгаа заавал би тэрэн дээр тэрийг л авцсан баг тэгэл болно доо гэл тээ. Тиймэрхүү маягтай. Бусад агсан маягтай. Тэгээд одоо юу нэрээ юу сүүлийн үед чинь жишээлх юм бол бид нэг арилжаач байх хэрэгтэй тий. Бизнесмен байх хэрэгтэй. Баялаг бүтээх хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг. Тэрсэн дийлхийн арьсны хүмүүс байгаа. Тэр бүгд тийм байх боломжгүй шүү дээ. Тэр үнэхээр тэгж болдог бол тэгээд одоо жишээ нь будааг хэн бүтээх юм. Хүнснийг хэн бүтээх юм. Тэр малыг хэн ядалж нөөцсөн махыг бий болгох юм. Тэрийг бий болгодог хүмүүс газар тариалан хэн эрхлэх юм. Тэ? Тэрийг бүтээдэг хүмүүс нь булчингийн хүмүүс гэж байна. Одоо гүйцэтгэгч төрлийн хүмүүс тэр нөөцийг бүтээдэг. Тэгээд тэр хүмүүсийн хувьд болохоор энхийн цагтаа ерөөдөө маш тийм хөдөлмөрч хүмүүс харин нийгэм солигдоод ирэх юм бол төгс алуурчин болох магадaltaй гэж байна. Амьдралын тэр нэг өхөл амьдралын тэр нэг эргэлтийн тогтолцоог өөрийнхөө зөнгөөрөө мэдчихдэг. Үхлээгээ тэр бол тийм амар зүйл гэж ерөөсө хүлээж авдаггүй. Дахиад буцаа төрөн гэдэг тиймэрхүү мэдрэмжтэй. Тиймдээ ч тэр амьтны амийг таслахтаа энэ бол нэгэн төрлийн эргэлтэнд оролцож байгаа нэг оршуу гэдэг зүйлийг өөрөө бодохгүйсэнд ингээд нэг тиймэрхүү айгаад байх тийм шаардлагагүй тэр хийж чаддаг төрлийн хүмүүс. Тэр нь наадах буудах юм буудаж чадна. Жишээлх юм бол дараа нь буудах зөнгөөрөө л хийх нь шүү дээ. Эсвэл тушаалаар ч юм уу. Тэр одоо харааны хүн бол чадахгүй шүү дээ. Цусвч чадахгүй. Хүнийг алж чадахгүй. Сонсголын бол тэр талаар бодоод авах шаардлага байхгүй ч гэдэм үү. Гэтэл булчин юм болохоор тэр зүйлийг гүйцэтгэж чаддаг, баялагийг бүтээж чадна. Тэр нөөцийг бий болгож чадна. Бүхэл хүмүүсийн тэр нэг хийж чадахгүй байгаа хүнд хүчээр бүхнийг хийж чаддаг төрлийн хүмүүс.
Тэгээд жишээ нь бүхчүүдийг одоо булчинтай гэдэг. Булчин вектортэй. Харин нэг тийм гүндүүгүүл хүн төсөөлөд. Тэг гүндүүгүү тийм. Нэг тийм элдв янзын маяг байхгүй. Тийм нэг юмд оролцоод ч байдгүй тийм. Уртгаа игээл. Гэсэн мөртлөө нэг амьдрал нь нэг тэгсэн дутагдж гачигдсан байхгүй. Бүхэл зүйлийг хангалуун тэрийг өөрөө бүтээж чаддаг. Бас нэг хүний нөөцийг бий болгож чаддаг гэж байгаа. Маш олон хүүхдүүдтэй байх магадлал аяг өндөртэй. Олон хүүхд төрүүлдэг. Гэтэл нэг иймэрхүү үндсэн санаанууд байна да. Векторын үед. Тэгээд тэр мөнхтөргээд одоо багш яг тэр хүн энэ векторын ойлголтыг сургалт хэлбэрээр явуулдаг. Тэгээд тэр хүний хэлж байгаа санаанууд дундаас болохоор иймэрхүү ийм одоо жишээлх юм бол энэ хүн ийм вектортэй байна. Тэгээд зүгээр нэг загварчлаад англи нь ялгах биш. Энэ одоо бидний бүхий л хүсэл мөрөөдөл нөөц бололцоо авьяас чадвар чадамжууд нийтийн төлөө өгөгдсөн байдаг юм а гэдэг ойлголтыг гаргаж ирдэг байхгүй юу? Зөвхөн өөртөө ашиглах төдийгөр одоо хязгаарлагдахгүй. Тэгэхээр энэ нэгдмэл байдлыг бий болгох хэрэгтэй гэдэг тийм санааг илэрхийлдэг л дээ. Тэгжээж хүн өөрөөрөө бүрэн гүйс хэмжээгээр ашиглаж чаддаг. Бүрэн гүйс хэмжээ тэр хүсэл хангалттай ингээд дүүрчдэг гэдэг. Надад болохоор яг энэ векторыг мэдснээр хүмүүс нэг юм юу хүсэж байгаа мэддэг хүмүүс эдэн штэ. Нэг юу дутаад байгаа мэддэг. Тэрийгээ ингээд нэг олж харах боломжтой юм шиг санагдсан. Одоо зарим хүмүүс нөөцлөх гээд байгаагаа жишээлбэл мэдчих авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нөөцлөх гээд байгаагаа мэдгүй ингээ хаа хамаагүй юм нөөцлөөд хаа хамаагүй хүмүүсийг одоо хажуудаа хүчээр байлгаад ч гэдэг юм уу тийм ингээд нэг гаж байдлаар илрээд байгаагаа барьж аваад тэрийг нөгөө зөв талд нь зөв талбартаа ч юм уу авьяас чадвараа нөгөө сул талаа ингээд юу гэдэг нь давуу тал болгох боломжтой юм шиг энэ векторыг мэдснээрээ тэгж санагдсан. Тэгээд манай сонсогчид бас тэр үдээс нь өөрийгөө сайхан ухаж төнхөөрэй. Юу ирж байгаа вэ? Вектор гэдэг нэг тийм шинээр том юм боловч зүгээр л цаагаараа ерөөхдөө бол өөрийнхөө сэтгэл зүйд ойлгох шүү дээ. Өөрийнхөө яг тэр нэг бусдаас ялгагдаад байгаа тэр нэг байдлаа, онцлогоо, давуу болоод сул талаа, шалтгаантай, үр дүнтэй, тэр холбоо хамааралтай ингэж танин мэдснээр магадгүй өөр толомдоод байгаа тэр яг яах одоо байгаад байгаагаа мэдээд байгаа мэт боловч яг яаж шийдэхээ мэдэхгүй тэр асуудлуудын гарц харгалгаад хийсэндээ тэр нь байхыг үгүйсгэр байхгүй. Тэгээд мөн хүн өөрийгөө ойлгох юм бол бас бусдыг ойлгох нэг үндэс суурь бий болчтой гэсэн гэдэг. Тэгээд бусдыг ойлгох, тэгээд бусдыг ойлгосноор тэрэн дээр ямар зүйл бий болох гэхээр ойлголцол бий болох. Хоорондоо ингээд таатайгаар харилцаа үүсгэх тэр нэг магадлал. Заавал зөрчилдөөд маргалдаад одоо тийм сөрөг байдлаар тухайн асуудлыг шийдэж байхгүйгээр илүү эерэг, илүү тийм тайван байдлаар, таатай байдлаар асуудалд хандах, хамтдаа шийдвэрлэх тэрний гарц гаргалгаан чинь өөрөө яг өөрийгөө ойлгох нэг үндсээ одоо шүү дээ. Тэр ойлгосноор бий болох нэг ойлголтууд байдаг. Тэр л юм уу да. Тэгээ ер нь эндээс бол яг л хүн одоо сул тал юм шиг харагдаад байгаа боловч ингээд яг хаана яаж гарахаа олчих юм бол тэр чинь давуу тал байгаад байгаа. Эсвэл давуу тал байх юмыг ингээд сул тал болгочоод байгаа ч юм уу. Тэрийгэл их анзаарахын тулд ерөн сэтгэл судлал гэдэг чинь байдаг ч юм уу гэж. Тэр сэтгэл төрж юм да. Тэгээд ярц энэ векторын талаар амар сонирхолтой байгаа хаа надад бол үнэхээр сонирхолтой. Гэхдээ бас нөгөө нэг хүнд ганцхан вектор байх албагүй гэдэг шүү дээ. Ер нь яг дээр тэр эртний үед болохоор яг нэг хүнд нэг вектор байдаг байсан юм шиг байна. Яг энэ гэхдээ бас онол шүү дээ. Энэ өөрөө бас туйлын үнэн бол биш. Гэхдээ бас юу худалч хол бас биш. Нөгөө энэ ойлголтын дээр маш тийм үнэнд ойр амьдрал дээр буусан нэрээ тийм юм уу гэж бодогдсон зүйл зөндөө байсан. Гэхдээ бас энэ ерөөсөө энэ л зөв, энэ л үнэн гэж туйлшруулж бас болгоно төдийл өрөөсгөл ойлголт л доо. Гэхдээ нөгөө талаас сая юу хэлчихлээ? Нөгөө нэг хүнд нэг л вектор. Тийм.
Ерөөдөө яг энэ онлын үүднээс аваад үзэх юм бол одоогийн орчин үеийн хүмүүс нөөс тэхвийн илүү өргөжөөд томрохын хэмжээгээр нэг хүн дунджаар 3-5 вектор байдаг гэж үздэг. Гэтэ бас 8 вектортэй хүмүүс гэсэндээ байх боломжтой гэж үздэг. Тэгэхээр тэглээгээд үгмээр дангаас 8 вектортэй байлгаад илүү болоол те. 1 вектортэй 3 вектортэй байлгаад нэг тэгж нэг доо 3 үндэтгэд байсан зүйл бол байхгүй. Гол нь нэг өөрт байгаа тэр нөөц бололцоогоо хэдийн хэмжээр хөгжүүлээд арчлан тордоод таны мэдээд байгаар нь хөгжүүлэх нь л гол нь шүү дээ. Тийм. 8 вектортэй хүн бол гэхдээ бас амар хэцүү ах юм шиг бүр зөрчилдөөд бүр дотор нь хэрэлдээд бүр балах юм шиг. Баахан эсрэг тасрэг юм бол. Нөгөө талаар шийдэж чадах юм бол бас маш том нөөц бололцоо байх ба. Тэгээд шийдэж чадах юм бол тэгээд агуулгалгүй л үгүй одоо ямар болов гэж. За өстэй их гоё сонирхолтой яриануд ярьж өгсөн Амраада маш их баярлалаа. Маш сонирхолтой байсан бахаа гэж бодож байна. Би бол энд ч баясаал суугаад байна. Дахиад болдог бол яриа хиймээр л байна. Тэгээд манайхан бас иймэрхүү сэдвэр дахиж яриулмаар байвал ятгсан комеди ч яриаш. Тэгээд миний ярианууд ярьж байгаад нэг тийм монотонны болохоор өөдөөцсөн байх уу, залхаацсан байх уу, урсцсан байх уу баснаа зоох юм аа. Гэхдээ ер нь аль мэдгүй миний сонирхдаг сэдв болохоор тэр юм уу надад бол ингээл цаг айгу хурдан өнгөрөөл ингээл нэг цаг болчиход байгаа байхгүй. За тэгээ Амраада баярлаа, сонссон та бүхэндээ баярлаа. Манайхан сав дараагүй саба дараарэ. За баярлаа. Тэгээд юу Facebook дээр хэрвээ хайх юм бол Систем Векторын сэтгэл зүйн клуб гэдээ байдаг. Тэрэн дээр орох юм бол угаасаа мэдээлэлүүд байдаг. Тэгээ хэрвээ сонирхох юм бол тэрэн рүү ороод мэдээлэл авчих боломжтой байгаа шүү. Хит хитэн лайвууд нь ямар ч юм байд юм бэл амар сонирхолтой би бас сонссон. Би хэдэн жилийн өмнө сурж яг сургалтанд нь сууж исэн. Авах юм аягүй ихтэй. Сонирхлоос нь явж исэн. Гоё юм бэл. Бас сургалт явуулдаг юм байлээ те. Тэгээ сургалтандаа бол бүр дэлгэрэнгүй тайлбарладаг гэсэн. Өнөөдөр Амраа бол зүгээр үнэрлүүлнэ гэсэн. За тийм байна манайхаа. Би зүгээр суралцах чинь л байгаа шүү. Амар тийм борлуулалтын ажилтны шиг юм ярьсан уу юу? Гүү яах вэ? Манайх юм борлуулдаггүй яа. Надад тийм спонсор энэ байхгүй. За. Болцсноо. За баяртай.